Эрдэнэт хотын өдрөөр соёл урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн тухайд Эрдэнэт хотын өдрийг Баяр Ёслол гэдэг утгаар нь арай өөрөөр иргэдрүү чиглэсэн үйл ажиллагааг дэлгүүр зохион байгуулахаар болжээ. За 40 жилийн түүхэн хугацаанд Эрдэнэт хот хэрхэн хөгжсөн, ямар баялаг түүхийг бүтээснийг иргэдэд сурталчлах үүднээс хотын аялал, сурагчдад түүхийг таниулах, хичээл заах гэх мэтээр олон арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. За энэхүү өдөр тохиолдуулан 20 худалдаа үйлчилгээний төв, бараа үйлчилгээгээ тодорхой хувиар хямдруулах бол нийтийн тээвэр, захиа цааны бааз иргэдэд үн төлбөргүй үйлчилнэ. Ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн одоо биеийн тээврийн заал. За бусад одоо биеийн тээврийн газрууд холбогддог заалуудыг, спорт заалуудыг эдгээр бүгд одоо дүрм журмын дагуу төлбөртөө үйлчилдэг. Энэ одоо 10-11-ний өдрүүдэд бас төлбөргүй үйлчлээч. Тухайн одоо энэ дээр би Баян өндөр сумын одоо багуудын дарга нарыг нэлээд татж оролцуулна. Иргэдийг бас одоо Баян өндөр сумын 21 багийн иргэдийг нэг багаас одоо 45-аас одоо 50 иргэнийг бас одоо яг энэ түрүүн би ярьж исэн энэ Эрдэнэт хотын хот доторх аяллыг зохион байгуулъя. Ингээд нэг 1000 гаруй иргэнийг одоо бас Эрдэнэт хотын аялалд хамруулна. За Даваат баг, одоо Говьл баг, Баян цагаан баг, Эрдэнэ баг гэдэг гэр хорооллын аслагдсан багуудын иргэд тэр дундаа Эрдэнэт хотод амьдарч байгаа хүмүүс нь энэ Эрдэнэт үйлдвэрийг бол одоо нэг их л том үйлдвэр, их л мундаг үйлдвэр гэдэг болохоос биш очиж бас үйл ажиллагааг нь харж исэн юм тохиолдол бас байдгүй юм байлээ. Тэгэхээр энэ одоо иргэдийг бас одоо ийм аялал зохион байгуулахыг манай Баян өндөр сум хийнэ. За бид нар Эрдэнэт хотын иргэдийг эрүүл байлгах, соёлтой байлгах, спорт дуртай байлгах талаар өөрийнхөө амьдралыг хэм маягийг өөрчлөлтөөр бас олон зүйлүүд хийдэг. Үүний нэг бол одоо Эрдэнэт хот бид нар эрүүл мэндийн замуудыг, явган аялагчдын замуудыг нэлээдгүй бий болгосон. Энд бас одоо багийн иргэдийг одоо энэ Баян өндөр хайрхан Эрдэнэт сахиа уул, за бурхан багшийн зэрэг 3 чиглэлд нэлээдгүй одоо бас аяллуудыг зохион байгуулнаа. Дэвшил, буруу одоо хэм маяг, буруу зуршил. Мөн Эрдэнэт хотын статустай болж байгаа гэдэг утгаараа иргэдийг соёлжуулах, хотын соёл төлхөө сургах нь нэн тэргүүний ажил болоод байгаа юм. Ингэхдээ иргэдийг урлагаар дамжуулан соёлжуулах, танин мэдүүлэхийг эрмэлзэн бүх багийн соёлын төвүүд замун тухайн өдөр иргэдэд үзүр үйлчилгээгээ үзүүлэх бол хүүхэлдэйн театр, хар санаа ба хайр сэтгэл жүжигийг иргэдэд үн төлбөргүй тоглохоор болжээ. Хаана ажилтг юм бол юу бас үн төлбөргүй иргэдэд үйлчлэн ялангуяа одоо өнөөдрийн шинээр дэглэмт тавьж байгаа харин гоцгийн үнэтэй одоо энэ үзүүлэлтийг бас манай эрдэнэчүүд манай анх удаа үзэж байгаа онцлог болох болов гэж бодож байна. За хоёрт нь юм бол өргөө хоших синема кино театрууд бас тодорхой хэмжээний хөнгөлтийг үзүүлнэ. Одоо хүүхд агчид иргэдтэй үйлчлэх болно. За манай хүүхд төвчний театр бол шинэ уран бүтээлээр бэлэг харин манай Эрдэнэт дуучин чуулган бас шинэ уран бүтээл концертыг баярын хурлын дараа тавлана. За үүнээс гадна хотын соёлтой холбоотойгоор бид бас нэгэн урлагийн шинэ төрлийн энд бас тоглох боломжийг олгож байгаа. Энэ маань юу гэх юм бол монодрам жүжиг эзэмстэй анх удаа тоглож байгаа. Энэ маань юу гэх юм бол одоо үзэгчд маань хаягтай тухтай тоглон суугаад тэгээд энэ жүжиг маань өөрөө үзэгчдийн дунд орж яг бодит юм амьдралын бодит юм одоо тавилцтай ийм одоо онцлог юм жүжиг байгаа учраас маань бас нэг манай хотын соёлын нэгэн бас шинэ урсгалын чиглэлд орж ирэх болоо гэж бодож байна. Дэвшил Эрдэнэт хотын өдрөөр найрсаг хамтын ажиллагаатай улс орноос зочид төлөөлөгчд хүрэлцэн ирдгээс гадна Орхон аймгийн түүхэн 40 жилийн хугацаанд удирдан ажилд байсан үеийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан цаашдын бодлого төлөвлөгөөндөө үнэтэй саналыг нь тусгуулахаар төлөвлөн ажиллаж байна. За үүнээс гадна төрийн албан хаагчид Эрдэнэт хотынхаа өдрөөр гэр бүл, үр хүүхэдтэй ажлаа танилцуулах удирдлагыг зохион байгуулахыг баярын үйл ажиллагаа удирдан зохион байгуулж байгаа мэргэжилтнүүд уриалсан юм аа. хаана ажилтг юм бол юу